За бүгд нь арай минь влог эхлүүлж байна. Өнөөдөр болохоор өглөө би амар 7 гэж гэрээсээ гарсан. Тэгээ 7 гэж гарахын тулд бараг 5 өрөөж бэлдэж эхэлсэн. Нүүр мөрөө бодно, хувц муцан янзлан, үс гизгээ янзлан гисээр хагаад ер нь бол 7 гэж гэрээс гарсан. Тэгээд өглөө нэлээд эрт боссон болохоор кофе мофе ууж амжаагүй. Тэгээд өдөржингөө явж агаад өжинг 12 гэж эми дээрээс нь очиж авчаад нэг өнгөрөөд гэртээ ирсэн. Тэгээ өглөө бичлэг эхлүүлээ гэсэн чинь нэлээд завгүй байсан. Бүр ингээд амар олон файл хүмүүс руу явуулах ажилтаа байсан болохоор ерөөс чадаагүй. Тэгээд гоё латайгаа утсан чинь амар гоё сэргээд бичлэг их гоё ирч хүчтэй болоод ирсэн. Тэгээ бичлэг эхлүүлж байна. Одоо ингээд 7 өдрийн үйл явдлын таймроо орцгоё. Та бас амар байна. Өчигдөр гэхдээ айгу баг гүйл гадаавч гарсан. Одоо ч гэсэн тэр нь ажиллах гарахгүй байхыг хичээж чинь. Нэг тайм хүүтэн өнгөрсөн өглөөс бүр эрс аим хүүтэн байгаа. Гэрийнхээ агаарыг сайхан цэвэршүүлээд тэгээд гэрт нь байлгаад байвал айгу зүгээр юм болоо гэж бодоод байгаа. Гэтэ тэнгэр мэнгэр ямар гоё юм бэ? Йой гэтэ нутаа арай л амар. За өглөө болж байна. Чонгагийн үлэн цаг бэлтгээд тэгээд өнөөдөр болохоор энэ ямар нэртэй талах байл ямар ч гэсэн тийм нэртэй. Тэгээд чансан үндгийг ингээд нухаж агаад манайс даас перцээр амтлаад тавьж байгаа корн гэдэг төртөд болохоор энэ ер нь хийхдээ би юмнууд нь корн дандаа хийчихдэг. Сонин царайд ажилласандаа амтны явгын жоохон хөстэйсэн. Тэгээд яг юун дээр алдснаа мэдэхгүй байна. Тэгэхээр томчсон бичлэг харж байгаа. Ямар ч гэсэн гоё даагээд уучлаа өнөөдөр. Өнөөдөр гадаастаа гоё наа. Үсэд харсан байгаа. Бүр нилээн богинохон болгосон. Гэртээ байжсэн чинь хүргэлтээс залгаад тэгээд Sakura Green Group-ээс хүргэлт авчиж байна гэдгсэн баггүй юу. Тэгээд гэсэн чинь Sakura брэндээс амар хөргөн бэлэг явуулсан маань ийм мэдчлээ явуулсан маань тэгээд гоё сарнаатай тэгээд гоё Sakura-гийн гоё бутаатайгаа хамт ирсэн. Одоо хэдүүлээ тогтун дотор юу байгааг харъя. Гэсэн чинь маа дуучин саран төвөгч маань гараад ирлээ. Өөрийнхөө гарын үсгтээ ийм гоё мэдчлэгийг явуулсан маань. Тэгээд энэ бүр амар ийм чанартай мэдчлэг. Тэгээд сараа хичиг хадаа. Ийм хүүрхэн ийм гоё мэдчлэг явуулсан баярлаа. Би нэр өсөд хайрцсан. Өөрөнд хайрцсан. Ер нь бол ийм болсон. Ямар хөргөн байна. Гээлийн цэвэрлэгч тэгээд энэ тоник хоёр нь амар гоё таараад байгаа. Би бүр энэ тониконд нь дурлцсан. Би яг нөгөө арчдаг юм дээрээ цаа тавьдаг. Энэ нөгөө тоник нь илүү энэ гээлийн цэвэрлэгч нь илүү хамтдаа ингээд ирчихсэн байхгүй юу. Тэгээд би нүгээр болохоор нүрээ эхлээд ингээд арчаад байгаа байхгүй юу. Нүрээ эхлэж арчаад цэвэрлэгээний дараах арьс арчилгааны нөгөө чийгшүүлэх яг арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх нь гэж чухал юм билээ. Тэг миний арьс болохоор
хуурай шараа айгүйх юм гардаг. Эсвэл хитрхи тосдох тоороо айгүйх юм гардаг. Ер нь жоохон баланс алга таараал айгүйх юм гардаг төрлөө ярьсан. Ихтэйсэн биш үү? Гэтэ яг ингээд нөгөө хүүхдтэй хүн бол влог хийгээд ч юм уу яг ингээд өдөр тутмынхаа бичлэгийг хийгээд явах аяг хэцүү юм гэлээ. Би өөрөө яг тийг зураг болохоор надад бол яг ингээд ихний бичлэгээ оруулчаад дараагийнхаа бичлэгийг оруулъя гэд ихсэн чинь маш олон даваанууд гарч ирээдсэн. Өдөр тутамдаа хийгээд хөвших ёстой юм шиг гэлээ. За дараа нь болохоор ийм пад тавьчихдаг. За ингэ дээрс арчилгаа мань болоо. Одоо явж өглөөний цагаан уцгаая. Зураг авчихсан юм аа.